За 2021 онд эрүүл мэндийн даатгалын салбар томоохон өөрчлөлтүүд хийгдэж, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар стратегийн худалдан авагч болж, эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлж эхэлсэн. За ингэснээр иргэн даатгуулагчид төрийн өмчийн болон хувийн хвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагаас ямар нэгэн үнийг хязгаарлалтгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгалаар хөнгөлүүлэн авах ийм боломж бүрдсэн байгаа. За энэ хэрээр иргэн даатгуулагчид бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгалаар авах нь бол эрс ихсэн. За үүнтэй холбоотойгоор хэрэглэгчтэй харилцах төвийн 1813 дугаар эрх хандлт дуудлагууд бол багагүй нэмэгдэж, за өдөрт бол 800-аас 1000 орчим дуудлагыг хэрэглэгчтэй харилцах төвийн операторууд маань хүлээн авч, за тухай бүрт нь асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. За бид лавлага утасны ачааллыг бууруулах, иргэн даатгуулагчдад ямар нэгэн хүндрэлгүй хурдан шуурхай үйлчлэх зорилгоор бол техникийн өргөтгөл хийж шинээр 25 шугамыг бол нэмээд байна. За даатгуулагч 5813 дугаард шугам чөлөөгүй үед холбогдсон тохиолдолд за бид таны дуудлагыг програмдаа бүртгэн авч 10-аас 15 минутын дотор тань руу иргэн холбогдож таны асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажилладаг байгаа. За өнөөдөр 16 цагийн байдлаар бол 1813 дугаард 710 иргэн хандаж, за тухай бүрт бол дуудлагыг хүлээн авч асуудлыг шийдвэрлэж ажиллаад, за мөн хэрэглэгчтэй харилцах төвд биеэр ирж үйлчлүүлж байгаа 60 гаруй иргэний асуудлыг бол шийдвэрлээд байна. Тэгэхээр даатгуулагч та бүхэн эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 8:30-аас 17 цаг 30 минутын хооронд 1813 тусгай дугаард холбогдсон авах боломжтой бол, за ажлын бус цаг болон амралтын өдрүүдээр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Facebook хуудасны чат бот болон автомат хариулагчаас бол мэдээллийг хүлээн авах бүрэн боломжтой.